Хоёрхан хонхот санчихдаг хонгор багын андууд мэн 20 жил өнгөрсөн ч нэг гэсэн сэтгэл мэн насан турштай мартан би гинэн цайлган үерхэлэн насааран бисэн үгийлэх нэг ангийнхан мэн зацалхтаа санчихдаг ойхон багын андууд минь урсах цаг хугацаанд нэг гэсэн сэтгэл минь энэхэн насанд мартамгүй гинэн цайлган үерхэл минь эргээд бийсэн үгийлэх нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо Bayramın dönüşü. Çaydan barışın tarafı. Dermin umudu bir dursun ben. Bayramın ya. Bu işte hatta şu. Мартахгүй уянгатайхан хавраа мартахгүй аялгуутайхан насаа зүрхэнд шийсэн анхны хараа хизээч мартахгүй зүудэлж хонсон цагаан шөнөө би мартахгүй Уутгал санчихдаг онгон багын андууд мэ Болирх цаг хугацаанд бивинэ гэсэн сэтгэлмээ эргэж хизээч ирэхгүй гинэн цайлган үерхэл минь ирэхгүй бисээ үеих нэг ангийнхан билээ халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо халуун сэтгэл зүрхэнд нүргэлж байдаг болохоор хайрлаж явдаг юм шүү би та нарыгаа ангийнхан мэн хамтдаа өнгөрсөн уянгат жилүүдийн алтан дурсамж хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны ангин холбоо Ахны хараа дуулж хорсон цагаан шөнөө мартахгүй андуудны ангийнхан Асрах тусмаа улам санагдаа 10 жилийн нөхөрлөө дурсахаа аль ч наснаас гэгдэх нүгүй Биврүн багын зангаараа ижилтгэе ангийнхнаа хараад хорон доглох сэтгэл гэдэг жигүүртэй битээ хасаж
хамттай билээ амьдрах нэгэн замын тушин ангийн нөхдөд гэрэл дүүтэр болдоо ашаахындахгүй нүгэл хибэрэ ахин мууцын сэрүүдэг байдаг ангийн андууд хотос маудам бодогдоо Багшмаа зараад байна шүү. Баярлалаа. Хорвот хийцээч мартах учиргүй хонгор багын дурсамжаа хөгөлхөө Үгүр бидний хүүхэд насыг хадгалж үтсэн сургуультай ирээрээ Өнөө янзаараа бидний төлөө санийг хүссэн багшаа зориороо амьдрах нэгэн замын тушин ангийн нөхдөд гэрэл дүүтэр болдоо ашаахындахгүй нүгэл хибэрэ ахин мууцын сэрүүдэг байдаг ангийн андууд ангийн нөхдөд гэрэл дүүтэр болдоо ашаахындахгүй нүгэл хибэрэ ахин мууцын сэрүүдэг байдаг амьдрах нэгэн замын тушин ангийн нөхдөд гэрэл дүүтэр болдоо ашаахындахгүй нүгэл хибэрэ Тус маудам санагдаа арван жилийн бидний гэнхаа ангийн хөвгүүд, ангийн октод хэмээн дурсагдан үлдсэн эрхэм нэг ангийнхан, нэг үеийнхэн та бүхэндээ энэ сайхан гэгийн өдрийн амар амгалан айлтган мэдчилээ. За одоо дэштиг сонсъё. Бахангаа дүүгээс төрөн гарч хамтдаа нэгэн сайхан сэтгэл зүрхээ 10 жилийн эрдэн боловсролыг эзэмшиж өдгөө 20 жилийн дараа ийм уучран залгаж дахин нэгэн амьдралын хашийн түүхийг шин дурсамжийг бичиж байгаа анги хамтны өнөөдөр 20 жилийн дурсамж урдуудын маань хүнсний ёсод ийм үеийг бид болсон байна. Гайхалтай очиг бэлгэж байгаа анги хамтдаа та бүхэндээ үнэхээр хайртай шиг гэдэг үйл усгаад баймаар шүнжгөө усгаад баймаар ийм гайхалтай үе. Яг миний ангийнхан бол үнэхээр хүүхэд багхгүй наснаас минь одоо үерхэрч хамтдаа найзж нөхөрж нэгэн ширээний ар сууж жаргал зовлон бүх зүйлээ хуваалцсан ийм гайхалтай ан нөхдөд найзууд байдаг. Тэгээд бидний хувьд бол одоо нэг өсөлтөө сургууль орсны 30 жил яваад сургууль өснө 20 жил яваад. Тэгээд энэ 30 жилийн хугацаанд бид нар хамтдаа 5 сар 5 хоног 10 жил 20 жил ингээ хамтдаа туулсан байна гэдэг. Яалчгүй одоо энэ нэг юм түүх дурсгалт энэ мөчийг ингээд хамтаа хуваалцж хажууд нь байгаад би өөрөөрөө бахархаж байна. Тэгээд та маань ч гэсэн тэгж бахархаж байгаа гэж
би итгэж найдаж хүлээж байгаа шүү та нар маань. Энэ гайхалтай өдрүүдийг хамтдаа хуваалцъя, гайхалтай төвхийг хамтдаа бүтээе. Дээрээс нь бид бүхэн бол яавчгүй бидний ангийнхан, бидний үеийн төгсөгчнөр, бидний нэгэндээ хайртай. Тэгээд цаашдаа бид нар 30 40 жил, 60 жил, 70 жилийг хамтдаа хуваалцах чадах юм байна гэдэг ийм итгэл сэтгэл дүүрэн байгаа шүү. Ангийнхантай хайртай шүү. Баярлалаа гэж хэлмээр. Хайртай шүү гэж хэлмээр байна. Тэгээд айгуу гоё дурсамжийг бүтээлцэж нэг өдөр бүгдээрээ хамтдаа гэж гоё байна. Агааш нөгөөдрөг өдрүүдийг хамтдаа бүр гоё өнгөрөх болно. Дурсамжийг бүтээнэ. Та бүхэндээ баярын мэнд хүргье. Сайхан баярлалаа. Бид олон чамлахаар чам батах тийм. Өнөөдөр энэ бүхэл үйл ажиллагаанд эхнээс нь төгсөл хүртэлнээс оролцож байгаа. Ялангуяа би яг энэ 20 жилийн уулзалтыг манай урангой манаас аюу гоё манлайлалаа үзүүлээд тэгээд энэ зүйлийг цаан хөлсөн бас баярлалаа гэж хэлмээр. За сайхан хүлээ авах дэмжиж энэ сайхан өвгний араас бүгдээ хунгаа өрсгөөгөр застрахая. Их мэдийн хундаг. Застрахая.
дурсамжтай сайхан болж үлдсэн зүйл мөн бол самбарын альчуурыг таазанд наагаад тэрийгэ зохиж унгаагадаг байхад би нэг зохиж унгаах гэж савж очиод тэгээ нөгөө ичсэндээ энэ хэдийг бас нэг жоохон жижигхэн дээрлэгдсэн маань түүх болоод үлдсэн байдаг юм лээ. Их тусч ярдгийм байлээ. Уучлаарай одоо тэр үед тэнэг өвжээ. 5 хоногийн аялалд явчаад дотор очижсэн байхгүй юу. Тухайн үед яг 27-ны өглөө манай үйл ажиллагаа эхлэх ёстой байсан. Тэгээд миний яг буух цаг маань болохоор 4 цагаас буугаж болохоор таарсан байхгүй юу. Тэгээд тухайн үед сэтгэл догтлоод яг 27-ны өглөөс ирээд 5:30-д сэрчээл бүр цаанаас нэг догтлсоор тэмүүлсээр ангийнхан дээр ирлээ. Буугуудлаа шууд ангийнхантайгаа уулзаад маш гоё сэтгэл өндөр вэ. Автобуснаас бууж ирээл ангийнхан манд гоё дуулаад цэцэг бариад ирсэн. Үнэхээр сайхан мэдрэмжийг авсан. Тухайн үед нэр үнэхээр баярлсан ангийнхандаа. Ангийнхаа хамт олонд бүгдэнд нь 20 жилийн ойн баярын мэнд хүргье. Ангийнхандаа 2025 онд ингээд 20 жилээ тэмдэглэж байгаа анги хамт олондоо нийт төгсөгчдөө 20 жилийн баярын мэндийг хүргье. Манай анги нь ерөнхийдөө 8 жилээ болохоор Пиренлема багштай төгсөөд 10 дугаар анги Сүхбаалт багштай төгсөжсэн юм анги байнамаа. Тэгээд 2005 оны төгсөлт гэхлээр айгүй тийм онцлогтой 91-94 дугаар сургууль гэдэг хоёр сургуулийг 8 дугаар анги 2 анги төгсөөд тэгээд манай хоёр анги одоо 91 одоо жишээ нь Маханга 2 дугаар хоронд чинь 8 жил гэж байдаг байлаа, 10 жил гэж байдаг байлаа. 2 жил нь өндөр толгой буюу 91 дээр очиж манай анги 2 дугаар хорны хүүхдүүд маань 10 жилийн хүрэн дунд боловсрол эзэмшдэг байлаа. Тэгээд онцлогтой гээд байгаа нь юу вэ гэхээр манай хоёр анги нөгөө нэг урлагч бай, спорт ороо айгүйх тийм хоёр сургуультай манлайлдаг, сурлагаараач тэр хүмүүжлэрэж тэр урлагаараач тэр манлайлдаг ийм хоёр анги байсан болохоор манай хоёр ангийг 9 дугаар ангид нь одоо ингээд энэ тэнцүүхэн хоёр багш ингээд шинэ хоёр багш ингээд томилогдож аваад хоёр хуваагдчихсан байхгүй юу. Тэгээд тэрүүгээрээ одоо ингээд нөгөө 2025 онд 20 жилээ хийх болсон ч айгүй тийм өргөн цар хүрээтэй. Одоо танай анги, манай анги гэх ямар ч юуг болчихж байгаа байхгүй юу. 91 дугаар сургуулийнхаа 94 дугаар сургуулийнхан маань яг энэ тэнцүү хуваагдаад 2 анги болоод 10 жилээ төгсөжсэн. Тэгэхээр айгүй тийм олон нийтэж олон хүүхдийг хамарч ингэж 10 дугаар анги төгссөн болов уу гэж бодд юм а миний хувьд. Тухайн сургуулийн түүхэндээ манай ангиас өмнө хуваагдаж байгаагүй, манай ангиас хойш хуваагдаж ингэж холилдож сурч байгаагүй мэлээ. Тэгэхээр манай үеийнхний онцлог одоогийн ингээд бие биентэйгээ хоорондоо холбоотой байгаа амьдралт нэг харахаар айгүй их тийм манлайлагч олонтой, нийтч олонтой, хүнд тустай айгүй тийм дэмтэй амьдардаг ангийнхан болов гэж миний хувьд бол бодд юм аа. Тэгээд 2005 онд төгсөжсэн ингээл бодхолэр чинь бидний хувьд бол юу аахгүй юу? Нөгөө нэг гар утасны хэрэглээ байдаггүй, интернет сошиал орчин гэж байхгүй, фейсбુક гэж байдаггүй. Тэнгүүт чи нөгөө манай ангийнхан чи нөгөө бие биендээ одоо нөгөө нэг хайр дурлалаа илчлэхдээ захиа айгүй их дамжуулдаг тийм онцлогтой үе байсан. Тэгэхээр нөгөө бидний үе чинь нөгөө нэг сошиал ертөнцөөс хол айгүй их нөгөө нэг хичээлээс гадуур анги хамт олноороо нийлж айгүй их тоглож зугаалж ингэж амьд харилцаа үүсдэг айгүй мундаг тийм ангийнхан байсан. Тэгэхээр ангийнхандаа одоо хандаж юу гэж хэлэх гээд байна гэхээр анги хамт олон гэдэг чинь ерөөсөө ямар ч албан байгууллага ямар ч хамт олноос илүү нэг нэгэнтэй дэмтэй амьдарч явдаг ийм хамт олон байдаг шүү. Цаашдаа бүгдээрээ холбоотой байжгаад 2025 он гэдэг чинь одоо 10 жилийн дараа 30 жилээ тэмдэглэн тийм болохоор анги хамт олонныгоо 30 жилийнхаа арга хэмжээд улам их олуулаа идэвхтэй гоё оролцъё гэж уриалж байна. За ингээд 20 жил нийт төгсгсөн багш нар болон төгссөн хүүхдүүдтэй бүгдэнд нь ирүүлэх аз жаргал зай сайхны бүгдийг хүсье өрөөё. Ангийнхандаа 20 жилийн ойн баярын мэндийг хүргье. Тэгээд өдөр нь хайртай шүү. Энэ өдрийг бүтээсэн ядан хүлээж аваад бас өчигдрийг болголоо. Шүн бас унтаж чадсан. Айгүй их тохиолдолтой байлаа. Өдөр нь хайртай шүү. Өдрөө сайхан амьдрал нэг нэгэндээ тусдагтэй. Урт удаан бас өдрөө хамтдаа 20 30 40 жилиг ч гэсэн хамтдаа сайхан өврүүд шүү. Найзуудаа баярлалаа. 2005 оны Баганга ангийнхаа нийт төгсөгчдөө энэ өдөр баярын мэнд хүргэе. 20 жилдээ хавраас хойш тогтолж байгаад ирээд оролцоод гоё байна. Найзуудтайгаа уулзаад уулзлага уулзцаасан байна. Хүүхд насаа ирээд тэгээд энэ уулзалтыг зохиож ийм бодит болгож өгсөн найзуудаа бас их баярлалаа. Бас их олоолаа гоё хамрагдаж нийллээ. Тэгээд
үргэлж найз нөхдөдийг дэмжиж явдаг найзуудаа баярлалаа. 30 жилийнхээ өн арга хэмжээгээр бүр олуулаа. Гоё цугларч дурсамжтай бүтэхийн төлөө өнөөдрөөс ахуулаад бүгдээрээ гоё холбоотой нэгнээ мэддэг байя гэж уриаж байна. Багш нартаа бүгд нь хайртай шүү. Багштайгаа удахгүй уулзна гэж бодож байгаа. Хандаа бүгд нь 20 жилийн баярын мэд хүргэе. 30 жилээрээ ч гэсэн бүр илүү олоолаа олоод уулзсан шүү гэж хэлье. Ангийнхаа багшид болон ангийнхаа хүүхдүүдэд 20 жилийн айн баярын мэд хүргье. За тэгээ та нартай аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Инх явж мөнх жаргаарай. 5 онд төгсөн нийт суралцагчид болон багш нартаа 20 жилийн аминд хүргье. 20 жилийн аваагаа тэмдэглээд үнэхээр 2-3 хоног өдрийг сайхан өнгөрөөлөө. Зарим хүмүүстэйгээ ярьж үзээгүй юм ярьж үзлээ. Үнэхээр дурсамжтай сайхан байлаа. Тиймээс хойштой болж байгаа бүхэл арга хэмжээндээ суралцж ирсэн найзууд минь идэвхтэй хамрагдаж байгаараа гэж уриалъя. Бүгдд нь хайртай шүү. Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ аз жаргалтай мөчийг бэлгэлсэн ангийнхаа охид залуучуудад баярлалаа. Хайртай шүү. Бүгдэнд нь 20 жилийн айн баярын мэндийг хүргье. 20 жилийн өмнөх дурсамжиндаа хэд буцаж очлоо. Хотод маань үнэхээр гайхалтай маш хөөрхөн харагдчихлаа. Манай ирчүүд бас үнэхээр бас энэ амьдралдаа мундаг бизнесүүдийг эхэлсэн тухайн салбартаа бас мундаг залуучууд ингээд ажиллаад явж байгаа. Тэгээд Баханга дүүргийн одоо төгссөн хүмүүсийн онцлог бас байна. Бид бас нэг юм одоо бүлэрхүү гэдэг юм уу? Бид бас бие нэгсэн сэтгэлтэй юм хүмүүсүүд. За бидний одоо өнгөрсөн хугацаанд туулж байгаа энэ зүйл бол дандаа л юм гэгээлэг. Бидний уулзлууд дандаа гэгэн сайхан байдаг. Тэгээ одоо 20 жилийн маань үнэхээр сайхан боллоо. 20 жилийн уулзалтанд бас ирсэн хүмүүстэй би маш баярлалаа гэдэг зүйлийг хэлье. Тэгээд дараагийн бид 30 жил, 40 жил, 50 жилийг бас бүтээнэ. Энэ болгонд мань та хүмүүс маань сэтгэлтэй оролцоод ингээд яваарай. Өнөөдөр магадгүй миний хувьд бол би нэгээс 10 дугаар хүртэл нэг л газар ингэж суралц төгссөн. Тэгэхээр энэ нь одоо ангийнхаа хүмүүстэй би бас маш хайртай. Ангийнхаа хүмүүстэй бас баяраа дандаа хуваалцах хүсдэг. Өнөөдөр мөнгөрдөн гэж хүн дандаа л одоо энэ хүмүүстэйгээ бас ангийнхаантайгаа уулзъя гэж энэ зүйлүүдийг санаачилж бодож найз нөхдөд уриалж ирсэн юм зүйл байгаа. Тэгээд та бүхэн маань энэ одоо хичээл зүтгэлийн маань ойлгоод ингээд энэ ойн уулзалтанд ирсэнд бас маш их баярлалаа. Сэтгэл маш хөдөлсөн. Миний сэтгэл маш хөдөлсөн. Өчигдөр нөлөөс ч хүртэл гаргаад ингээд ялаа. Гоё одоо ярьсан маш их гоё байсан. Тэгээд бид бас өмнөх одоо 20 жилийн өмнөх дурсамжаараа аяллаа. Хүн болгон дотроо бодож санаж явсан зүйлүүдээ бас харамгүй биеиндээ хуваалцлаа. Тэгээд 2 өдрийг бид нар 110 хотод бас дурсамжтай сайхан өнгөрүүлсэн. Тэгээд та бүхэндээ бүгдэнд нь эрүүл энх, сарвал сайхныг хүсье. Та бүхэн минь бүгдээрээ ажил мэргэжлийн эзэд байж одоо гэр бүл нь одоо эрүүл сарвал энх тунх за өнөр өтгөн сайхан бас байцаагаараа гэж хүсье. Бүгдэнд амжилт хүсье. Баярлалаа. Бидний хүн болох суурийг тавьсан хайртай бүх багш нартаа бас баярын мэнд хүргье. Хайртай шүү. Хор бороод утах шиг сэтгэлийн байгальд Хочерсэн дурсамжинд минь мөнхөрсөн найз минь Хоромч амьдралын үнэн дүр чи юм бол Хойлтой дэлхийд чамтай хамталахнаа Найзаа гэж дуудах хүнтэй би Найзалж явах зүрх сэтгэлтэй хүн чин би Найз минь чамтай би байна чи надтай насан туршийн амьдралаа хамт туулах Найз минь Тэв дүүхэн явхад сэтгэл засах найз Хаяа халан зүү явхад хайр дэвсих найз Заримдаа жахан гунхад хачууд минь байдаг Зүрхний найзууд та нартай зориуллаа Найзаа гэж дуудах хүнтэй би Найзаж явах зүрх сэтгэлтэй хүн чинь би Найз минь чамтай би байна чи надтай насан туршийн амьдралаа
жавах зүрх сэтгэлтэй хүн чинь би найз минь чамтай би байж надтай насан туршийн амьдралаа хамт дуулаа найз минь найзаа гэж дуудах хүнтэй би найз жавах зүрх сэтгэлтэй хүн чинь би найз минь чамтай би байж надтай насан туршийн амьдралаа хамт дуулаа